За ингээд энэ Алтайгаас урагш энэ 1737 оны гэрээгээр болохоор энэ хоёр улсын Алтайгаас урагш авдаг, байдаг Улаан ус, Лобнуур, Гасан мөртөл тогтсон. За ингээд энд одоо султгсан газар буюу одоо энэ эзэнгүй одоо энэ хамгаалтгүй энд одоо гадны хүн одоо энэ хүний суурьшил үүсэхгүй султгсан газар гэдгийг одоо бий болгож явжсэн. Ингээд 1755 онд энэ одоо бидний ярьж байгаа хэсэг чиглэлийг хамгаалах 33 сум харуулыг байгуулсан байдаг. За ингээд бид нар энэ ерөнхийдөө энэ 7 энэ харуулын байсан байрлалыг тогтоосон энэ Салаа булаг, Ангирт, Хулдуул, Бижгол, Хар усны уул, Чанбан уул 8000-ны одоо дүүрэгт 7 харуул байсан. Ингээд 26 харуулын одоо байржсэн байрлалыг одоогоор тогтоож чадаагүй архивын баримтч байхгүй байж байгаа. За ингээд яг энэ хэсгийг одоо 1755 оноос 22 энэ алтны харуулаар хамгаалж ирсэн түүхтэй. За энэ алтны харуулууд одоо хаана байрлаж ирсэн бэ гэхээр одоо энэ дайчин засгийн өшөө буюу өнөөгийн алтаасан мэтгэн засгийн өшөө буюу өнөөгийн зогцсон ёс байшин өшөө буюу өнөөгийн Эрдэнэ сум, Жанан засгийн өшөө буюу өнөөгийн одоо Баян аймгийн Баян өндөр сумын нутгийн дэвсгэрт байрлан алт болон байгалийн баялагийг одоо гадаад дотоодын энэ одоо Доншуур, Тэнмэл энийг эзлэгсэн улсуудаас хамгаалж байсан байт юм а. За ингээд энэ архивын одоо түүхэн баримтчгууд байж байгаа ингээд алтны харуулуудаа үүрэг өгдөг. За энэ одоо алтны харуул за энэ одоо малтгсан улсуудыг одоо баримтчилж байх, саатуулж байх, одоо арга хэмжээ авч байх, шийтгэж явах талаар ингээд үүрэг чиглэл өгсөн байдیں۔ Одооны байрлалыг одоо бүгдээр харъя. Ой. Буцхлаа. За одоо энэ дээр бүгдээр харъя л да ингээд дахин шүүгээд байж байгаа юм. Алтны харуул одоо хамгийн баруун хязгаар дахин шүү, хайрхан булаг, урт, хайрхан баян овоо, тож булаг, за хар дэлгээд одоо ч байгаа юм газрууд байж байгаа. Тэгээд одоо шар улс, хатан хайрханы булаг, балар төрх, зарман булаг, харын шанд, үзүүргүн, элс хөтөл, зуух, өвөр уул, бамбуу, за зутханд таац, хоршуут гэдэг. Ийм газруудад энэ алтны харуулыг байгуулж байсан. За энэ одоо алтны харуул болохоор яг нэг зангитай, 4 хуйгтай, 2 тэмээтэй. За ийм л одоо хүчээр энэ алтыг хамгаалж байсан. Одоогийн өнөөгийн манай хэд хамгаалтын анги салбарууд яг одоо энэ байрлалаар юу байрлаж байгаа. Монгол улсын хэлийг хамгаалахын зэрэгтэй Монгол улсын одоо энэ одоо баялагийг хамгаалахын түүхэн үүргээ өнөө хүртэл юу өргөжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Энэ дээр нэг ганцхан юм хэлэх гээд байгаа юм л да. Нөгөө бидний мөн хэлээд байдаг манжууч чинь Монгол улсын хэл хязгаарыг, Монгол улсын нутаг дэвсгэрийг, Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа байгалийн баялагийг юу хамгаалж байсан байгаа байхгүй. Энэ ч одоо энэ архивын бичиг баримт батлаад байгаа. Тэгэхээр одоо энэ манай өнөөгийн энэ язгуурын Монгол бичмдүүд одоо яаж хандаж байна гэдэг асуудал эндээс өөрийн эрэхгүй юу уран гарч байгаа. Газар нутгийг одоо хамгаалахад энэ зориг агшны өвөө нэ шар дамжсрын бол маш их одоо гавь явуулсан гэж ойлгож байна. Ингээд 1927 он, 1935-аас 36 онд Алтан компьютерийн хэлчилтөд одоо хэлээр явж одоо энэ түрүүчийн ярьсан одоо султгсан буюу энэ эзэнгүй байсан газрыг газрын зүрхт оруулж одоо Монгол улсын одоо нутаг дэвсгэрт оруулж түрүүчийн одоо нэг харуулад өнгөрсөн тэр Семуковын ногоон зүрх гэдгийг бий болгож энэ халахын баруун өмнөд овооноос эхлээд одоо 6 овоог тэмдэглэж за ингээд халахын баруун өмнөд хөлийн овоо, наран сэвштэй овоо, хатан суудлын овоо, боомын замын овоо, хөргөчгүүтийн замын овоо, гурван үнэхтийн уулын овоо. За ийм одоо 6 овоог босгож Монгол улсын одоо газар тэмдэглэжүүлсэн байт юм а. Ингээд 1962 онд Хятадтай Монгол улсын хэлийг албан ёсоор тогтооход яг энэ зургаар энэ Семуковын ногоон зургаар 1900 одоо 37 онд үүссэн энэ зургаар энэ одоо их нутгийг бид нар юу өөрийнхөө эзэмшилд оруулж авч хамгаалж ирсэн төвхтэй. За энэ дээр болохоор одоо хуучин бол энэ Говьалтай аймгийн Завхуу Зарамангаар хамгаалж байсан хуучин хэл хамгаалтын шугамыг халахын баруун өмнөд овоо хүртэл 20-оос 60-аас 280 км цаашлуулж одоо 80,000 400 км газрыг бид нар өөрийнхөө эзэмшилд юу оруулж авсан. За ийм төвхтэй. За бид нар энэ газар нутгийг хамгаалахад дэс одоо би түүхээс ганц нэг одоо жишээ ярина. Ингээд үе үеийн цаг цагийн гадаадны шуналт этгээдүүд энэ орчмын газар нутагтайгаа алт байгалийн баялагийг олзлохын төлөө улаасаар ирснийг
Харин уюугийн хэлчид ард иргэд тулдан тэмцэл ирсэн одоо түүхийг байгаа билээ. Ингээд ганцхан жишээ дурдвал 1938 оны 12 сарын 31-ээс 1939 оны 1 сарын 2-нд хүртэлх одоо Атсын хараан буюу одоо Богцгаан дэрс. За энд бас одоо майдан ажиллагаа байж байгаа. За одоо ингээд Жөрмөдгөө заставын дарга тэргүүтээ одоо 11 гэлжид амир үтсэн. За энэ одоо 200 орчим дээрэмчд бол яг энэ халахын баруун өмнөд оны чиглэлээр орж ирсэн байт. За тэнд бол одоо хүн амын сүршил байхгүй. Ерөөсөө одоо энэ альтернативын одоо асуудал, газар нутгийг л эзлэх асуудал. За тэнд одоо тэр үеийн одоо тэр манжи үеэс ухаж байсан маш их одоо тэр алт ухажсан газруудын хонхорхой үлдэгдэл бол тэр Замбилгийн застав, наран застав ортонд бол маш ихгүй. Тэр бат манай Алтан сумын одоо голын аманд хүртэл ятуудын одоо автолборчсэн уурхан цаанууд одоо хүртэл байж байгаа шүү дээ. Самаас дэш нь 10 км. За ингээд одоо түрүүн бас хингоног түрүү яриад орхих боллоо. Тэр одоо Багталийн заставын асуудал байна. Харад дэлгэрсэн аюур шандын застав. За тэгээд энэ хөвсний застав гэдэг намдаа энэ одоо баруун хил газарыг хамгаалж одоо амир үтсэн одоо энэ олон зуун одоо хилчид ард иргэдийн амиар энэ нутгийг өнөөдрийн бидэнд иршимаа гэдэг. За бидний яриад байгаа наран савчтай бол ерөөсөө манайхны гар хүрээг үйлдсэн одоо юу цор ганц юу унган байдлаа хадгалсан газар гэж хэлэх ёстой. За тэр зураг байж байна. Монгол улсын өнөөгийн газрын зураг энэ одоо яг албан ёсны зураг шүү. Энэ Монгол улсын одоо энэ лицензээр өгсөн газрууд. Монгол улсын нутаг дэвсгэрийн энэ ашигтан малттай газар нутгийн 60% нь гадныханд лицензээр өгчсөн байж байгаа. Энэ 23 орны 1674 лицензээр одоо эзэмшиж байгаа. Зөвхөн Гятын 2 компанид Говьсөнбөр аймгийн нутгаас 3 дахин газрыг эзэмшээд байж байгаа. За ингээд хэлийн бүс төрөөсөө асуудал байж байна. 246 аж ахуйн ажил эрхэлж байгаас 195 он хэлийн бүс байгаа. Энэ бас жоохон хуучин тоо шүү. 3 жилийн өмнөх. Одоо бол энэ нэмэгдсэн үү гэхээс ерөөсөө юу? Хасагдаагүй байгаа. За тэнд одоо та нар газрын зураг дээр олж харахгүй тэр Кайманы арал, Сейшелийн арал, Сангантаны арал гэдэг энэ арлын улсууд зөндөл эцэд авсан байж байгаа тоогоор байж. За энэ дээр байгаа юм л да ингээд хятад улсууд бол энэ цэргийн номлолтой энэ 2000 онд өөрчлөлт оруулсан. Сая бол Орос оруулсан байж байгаа. Хятадын цэргийн номлолд орсон өөрчлөлт болохоор ерөөсөө юу? Хятад улс хятад иргэдийн эрх шиг хамгаалахын тулд дэлхийн айлч өнцөгт зэвсэг хэрэглэнгээд оруулсан гэж. За одоо ингээд олон өөр ухаан байж байгаа, олон лиценз байж байгаа, маш их хөрөнгө оруулалтын асуудал байж байгаа. Эндээс маргаан гарах юм бол шууд юу? Орж аваад юу эзлэхэд юу? Бэлэн гэсэн. Бид нар энэ чинь зөөлөн хүчний бодлого гэж яриад байгаа шүү дээ. Өөрийнхөө дараагийн шатны үйл ажиллагаа зөвтгөхөд өрчлөөд өөрийнхөө эрх зүй орчноо юу? Бүрдүүлдэг. Үйл ажиллагаа зөвтгөхөд бол энийг л бид нар зөөлөн хүчний бодлого гэж ярьдаг. Тэрөөс юм. За тэгээд хамгийн аюултай нь одоо ихэнх өөр ухаанууд дандаа юу? Хятадтай хэл залгаа. Өөрөөр хэлбэл энэ 47 дугаар өргөргөөс юу? Урагшаа байж байгаа. За тэр одоо манай тэр их хурлын гишүүн байсан Бачимгийн шатрын хөлөг дээрх Монгол гэдэг ном байж байгаа. За тэр одоо Америк нэгдсэн улсын одоо төрийн бичсэн Биженскийн шатрын хөлөг ном байж байгаа. Энэ дээр бол ерөөсөө соёл иргэншлийн мөргөлдөөний онол гэдгээр бол ерөөсөө энэ 2030 он хэд 47 дугаар өргөжлөөр хятад авна гэсэн юм дээл бичиж байгаа шүү дээ. 2045 онд хойд нутгийн хятад улс юу тэрвэрнэ гэж одоо ярьж байгаа шүү дээ. Наран савчтай асуудлаар энэ орон урууч төслийн үднээс оюун бодлоо оролдуулж үзэл санаа илэрхийлж олон түмний санаа сэтгэлээ өөрийн одоо давчин судалгаан дээр үндэслэхэд Монгол улс за нэгдсэн үндэсний байгууллагын одоо бүрэн эрхт гишүүний хувьд за дэлхийд дээр 193 орн байдаг. За манайх 101 дахь нь бол нэгдсэн үндэсний байгууллагад орсон гэдэг. Байгаль орчны хамгаалах эхлэн аюул байдлыг хангах нь олон улсын за 10 гаруй энэ конвенц гэрээ нэгдэн орсон. За их говийн дархан газрын хамгаалтанд олон сая долларын одоо хөрөнгө авсан, санхүүжилт авсан, олон төслийг хэрэгжүүлж учраа ингээд олон улсын өмнө хүлээсэн энэ үүргэнийг эрх хүчнийг биелүүлэх болов гэж бас найдаж байгаа. За хоёр тань болохоор энэ Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын эндэр дээрээс энэ байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, сэлжилтэд тэмцэх, тэрбум мод тарих гэдэг ийм маш том олон амлалтуудыг авсан. Энийг болохоор Монгол улсын засгийн газрын биелүүлж явах хэрэгтэй. За ингээд засгийн газрын хөтөлбөрөөс зүгээр хайлтаар хатаад энэ ойн нөөцийг ойн эсрэг хэлбэрээр 9% хүргэнэ гэж байгаа юм. За хуучин бол одоо бидний үед бол самьяага тийм 14% нь Монгол улсын нутаг дэвсгэрийн ой эзэлж ирсэн. Одоо 7% болцсон байж байгаа.
Тэгэхээр одоо арай одоо ингээд устгаад эхлэхгүй байлгүй. Бас тодорхой ойн үсийг бүрдүүлж байгаа заган ойг одоо устдахгүй байх гэж одоо бас юу нэг найдаж байгаа. За ингээд ер нь одоо бомб нэх, хил давсан гарц нэх, хэлийн дагуу зам тавих асуудал бол эдийн засгийн ач холбогдлоос илүү энэ батлан хамгаалах асуудал, хил хамгаалах асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудал, батлан хамгаалах стратегтэйгээ юу, байнга юу уйлдаж явдаг. За ингээд энэ их ашгийг бол онцгой юу хангаалах ёстой. Ер нь одоо манайхаас бусад улсуудад ерөөсөө зам тавих асуудал бол хамгийн сүүлд ерөөсөө юу батлан хамгаалах яам. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу ариусыг дурснаа зам тавьдаг. Түүнээс одоо зүгээр нэг мөнгөтэй зоригтой хүмүүсийн тавьдаг асуудал ерөөсөө юу биш. Дандаа ийм асуудалтай уйлж байдаг. За ингээд энэ гансан мужийг ярил та би зүгээр давчгоо ярьж байгаа нарийн юм ярихгүй. Гансан муж бол гятын дотоод муж гэж явдаг. Дотоод муж. За ингээд геострийн үүднээс Өрмөнгийн өөртөө цас хорон, Шинжаагийн өөртөө цас хорныг хоорондоо нь юу тусгаарласан юм коридор, буфер юу жиргэж бүс. Гэж ойлгох ёстой. Минээс шим ярмаар гэнэ. Ингээд таамаг ингээд ойлгочих. За ингээд төмийн туршийн тэр лобнуур байж байгаа. Яг нь лобнуураас нэг жилд нэг 3 сая тонн тайлын бордол олборлоо. За тэр одоо бохирдол булшилдаг энэ асуудал зөндөө юм ярьж байгаа. За консумжууд бол ерөөсөө энэ хоёр одоо автомат тойргийг автомат улсыг юу тусгаарлсан гэд одоо хэлчихээр энэ ойлгох байх тийм үү. Тэгээд одоо цааш нь за эдийн засгийн хувьд бол ерөөсөө огт ашиггүй. За консумжууд бол гашин болон хуурай гэсэн одоо юу гэдэг. За энэ үгүүд бол одоо маш их юм юу хэлж байгаа байх гэж ойлгож байгаа. За улсын гэдээс одоо төв нь болохоор ланжуу бол 1000 гаруй км. Ланжуу яг консумж нь 26 сая хүн амтай л да. За ланжуухэр манайхан ойлгож байгаа юм байна. Дээр бол ланжуу буу хийдэг. За тийм л одоо газар байсан. Ингээ ланжуу. За хил даваад бол Сүбэ Монгол өшөө гэж байгаа. За Сүбэ Монгол өшөө бол манай одоо Бавалтан ялангуяа Алтай цогт Эрдэнэ самаас одоо 30 хэд онд гарсан хүмүүсээ л юу өрөөтөн байдаг зүгээр нэг одоо жирэл нэг үү. Одоо захынд одоо манай байдаг нэг юу. Ямар ч үйлдвэрлэлгүй. Одоо ийм л одоо зах хязгаарын юу. Их бүрний зах хязгаарын өглөө жижиг юу. Сум. Эндээс авах ч юм байхгүй, өгөх ч юм юу. Байхгүй. За одоо мэдээж олон хүмүүс ярьж байгаа одоо байгаа юм бид нар л өө татах асуудал. Маш олон бомтууд өр өгөөжгүй ажиллаж байгаа. 3 эдийн засгийн биш хов хоосон хашаал хэвдэж байгаа. Тэгээ бид нарт бол хийх ажил бол асар их байгаа. Шинэ юмар орохгүй. За дараа нь экологи хэлгээд мэдээж одоо гамшиг дагуулах эрсдэл бол одоо түрүүн зөндөө гэсэн бүр 1000%. Эндээс юу ч үлдэхгүй. За гансан мужид бол үе ийм асуудал тавьж дэлхийг Монголыг батан дэлхийг жилдээ. За 2015-16 онд намайг улаан консулд ажиллаж байхад гансан муж байгаль далайгаас турваа татаж цэвэр ус тавих асуудлыг одоо манай эгийн гол асуудал ярьж байгаа сөргүүл тавьж ирсэн. За байгаль нь бол дэлхийн цэвэр усны одоо 20% эзэмшдэг. Байгаль нь бол Оросын ус биш ээ. Энэ бол дэлхийх. Одоо энэ дэлхийн уснаас бид нар юу өөрсдөө хуваа юу эзэмших юу эрхтэй. За ингээ Монголын нутгаар юм уу Казахстаны нутгаар юм дамжуулаад бид нар юу турваа татаж энэс цэвэр ус авна гэдэг асуудлыг босгож ирж ясныг таа гэж юу санаж байгаа гэж ойлгож. За ингээд мазаад зэрэг дэлхийд зөвхөн Монголд байдаг эндемик хамтан гэж ярьдаг байхаас амьяагаа тийм ээ. Би одоо зөвхөн Монголд байдаг унган хамтан. Өөр хаач байхгүй. За энэ хамтан мэдээж одоо юу устж одоо хүндрэлтийн үн бид нар юу уушгүй алдаанд хүргэх ёстой. За миний мэдж байгаагаар бол авал зэгсний гахаа бол устдсан юм байна. Бид нар одоо Алтай далд байж хахад одоо бид нар тэр хулсан дотроос одоо зэрлэг хахан тороо барьж ирээд тэр өргөжтөн застав дээр одоо эвцэлдүүлээд нэг хөөрхөн хараалыг тороонууд гүйлдээлээд байсан. Давал зэгсний гахаа бол тэрээ устдсан юм байна. За дараа нь одоо Монгол Улсын засгийн газраас 2023 оны 12 сарын 13-ны тогтоолоор мазаадаг үндэсний юу бахарлагт амтнаар юу тунхагласан Монгол биш шүү дээ дэлхийд тунхагласан. За арайч одоо тунхагласан амтны одоо нидагаад арай эхлэхгүй болов гэдэг. За дараагийн миний хэрэг асуудал бол ерөөсөө манай иргэдийн хааны өсөл ботоор талцдаг асуудалд нэг цэг тавьчихгүй гэж ойлгож байгаа.
Одоо манай баруун хөлийн ард түмэн бол энэ үзэл бодлынхаа ялгарлаас болж учирсан энэ хохирол гамшиг одоо бие сэтгэлээрээ юу. Эдсэн гашуун түүх юу сургамжтай.